За тэгэхээр Монголчуудын төрийн өмчт хувьцаат компани 34% олон нийтэд нээлттэй арилжаалахаар болсон. За ингээ хувьчлагдаад хувьцааны анхдах зах зээлийн арилжааны захиалга нь амжилттай явагдаад дууссан байгаа. За олон нийтэд санал болгосон компани 34% хувьцааны захиалгын эрэлт 2 дахин ихссэн байна. За өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр тус компани анхдагч зах зээлийн арилжааг Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэгнээс юм а. Монгол шуудын төрийн өмчт хувьцаат компани нийт хувьцааны тоог 99.5 сая ширхэг байхаар тогтож нийт хувьцааны 34%-ыг олон нийтэд нээлттэй санал болгон арилжах нийтдээ 6.2 тэрбум төгрөгийн хувьцаа олон нийтэд санал болгоход хувьцаа худалдан авах захиалга 2 дахин их буюу 12.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааны захиалга ирсэн нь олон нийт төрийн өмчийн компани хувьчлалд оролцож хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулалтыг сонирхол боломж их байгаа гэдгийг мөн энэ үеэс харуулсан байна. Ингээд энэ арилжааг нээсэн Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлгийн яриаг үзэгч та бүхэнд үзүүлээ. Амжилттай болж байгаа нь бол 3 үндсэн ач холбогдолтой гэж ингэж үзэж байна. Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлалыг ил тод мөн хамгийн олон нийтэд хүртээлтэй зохион байгуулж болдгийм байна гэдгийг бол өнөөдөр бол батлан харуулж байна. 2016 оны анхны IPO бол амжилттай болж байна. Өнөөдөр бид нар бол энэ хөрөнгийн зах зээлд шинээр мэндэлсэн энэ шинэ хувьцаагаа бол үлгээтэн авах ийм болцоо бол гарлаа гэж ингэж үзэж байгаа. Мөн энэ ажлыг амжилттай зохион байгуулахад гар бие оролцсон бүх төрийн байгууллагын санхүүгийн зохицуулахаараа төрийн өмчийн хороо, хөрөнгийн бирж, бусад хувийн эвслийн андеррайтерууд, мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдаа бас Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. Хоёрдугаар гол бас зүйл бол андеррайтинг компани зүгээс хувьчлалыг хүртээмжтэй тэгш явуулах үүднээс 10,000 ширхгээс бага тооны хувьцаа худалдан авах захиалга өгсөн энэ хөрөнгө оруулагчдыгаа жижиг хөрөнгө оруулагч гэж үзсэн. Тэгээд тэдний захиалгыг бас тэргүүн ээлжинд 100% хангаж чадсан байгаа. Энүүгээрээ бол шинээр хөрөнгө оруулагчид хамгийн олон тоогоор хамгийн хүртээмжтэй, хамгийн тэгш шудраг оролцох энэ жишгийг бол хангасан гэж үзэж байна. Энэ жишгтсэн бас цаашаа хангагдаж явах болов уу гэж ингэж бид нар бас найдаж байна. Дараагийн нэг ажил бол бид нар бол өнөөдрийн энэ амжилттайгаар энэ 34% хувьцснаар бол ажил дуусаагүй. Шинэ хөрөнгө оруулагчтайгаа манай Монгол шуудын компани цаашдаа бол хамтран ажиллах, гар нийлж ажиллах ийм шаардлага байгаа. Компанийнхаа үйл ажиллагааг томруулах, улам үйл ажиллагааг нь хүртээмжтэй болгох энэ чиглэлээр мөн компанийнхаа хариуцлагыг биелүүлэх чиглэлээр бол манай Монгол шуудын компанийн үнэхээр бусад компанитай бас үлгэр дуурайл гаргаж ажиллаж чадна гэж бид бүхэн найдаж байна. Эхэндээ бид нар Монголын хөрөнгийн биржт хувьцааны арилжаа өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин өссөн. Засгийн газрын бондын арилжааны дүн өмнөх оны 36 тэрбумаас 515 тэрбум төгрөг болж өссөн. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хөрөнгийн биржээр дамжуулагдан анх удаа арилжаалагдсан зэрэг нь хөрөнгийн зах зээл сэргийгч тал руугаа орсон ч энэ онд идэвхтэй байна гэсэн таамагийг төрүүлж байна гэж Монголын хөрөнгийн бирж болоод санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байгаа. Бид нар Улсын хурлын 70 дугаар тогтоодоор нийт хөрөнгийн биржээр дамжиж арилжаалагдах 8 компани маань анхны компани захиур хагалж өнөөдөр Монгол шуудын компани маань олон түмэнд нийт нээлттэй хувьцаагаа арилжаалахаар ийм чухал үйл явдал болж бүх захиалга маань амжилттай хувьцаа маань захиалга авсан байж байгаа. Үнэхээр санхүүгийн зохицуулах хорооны хувьд бахархалтай ийм сайхан үйл явдал болж байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ ажлыг амжилттай явуулж чадсанаар бид цаана дахиад хувьцаагаа нийтэд арилжаалахаар бэлтэж байгаа 7 компанийн үйл ажиллагааны маань амжилт энэ өнөөдрийн арилжааны үр дүнгээр бас тодорхойлогдох болно. Тэгэхээр цаана дахиад 5 эрчим хүчний компани байна. 2 уул уурхайн компани одоо бэлдээд хүлээж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд манай мэргэжлийн байгууллагууд маш сайн оролцсныг би онцлон тэмдэглэмээр байна. Монгол шуудын компани хөрөнгө оруулагчдаас босгосон 6.2 тэрбум төгрөг улсын төсөвт зарцуулагдахгүй. Хуулиараа зөвхөн компанийн үйл ажиллагаанд зарцуулагдахаар тусгагдсан нь хөрөнгө оруулагчид болон жижиг хувьцаа эзэмшигчдийн аюулгүй байдлыг хангаж байна гэдгийг хөрөнгө оруулалтын шинжээч онцолж байгаа юм а. Засгийн тооцоолын хөдөлгөөн одоо бид нар бол хөрөнгө оруулагчид тодорхой биш байхад тооцоол хийж байгаа
нөхцөл шүү дээ. Чи одоо ямар хөрөнгө орж ирэхийг бид нар мэдэхгүй байгаа үед тэр ирээдүйн хамгааллыг хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь өөрөө ямар тооцоо гарсан бэ гэхээр 5 жилийн дараа ихэд энэ компани орлого нь бол одоогийнхоос 123% өсөх, ашиг нь бол 283% өсөх ийм тооцоолол гарсан. А тэгэхээр одоо миний харж байгаа нь юу гэхээр шинэ хөрөнгө оруулагчдын төрөө хэллээ стратегийн дотоодын хөрөнгө ороод ирлээ. А энэ бол өөрөө юуг хэлж байна вэ гэхээр нөгөө таамаглал маань бас нэмэгдэх бас шанс энэ дээр дахиад нэмэлт нэг хүчин зүйл гараад ирлээ гэдгийг бол хэлж байгаа. Гэхдээ нэг зүйлээ хэлээ. Ирээдүй бол тодорхой бус, өнгөрсөн бол ирээдүйн баталгаа биш. Тэгэхээр ирээдүйд юу ч болж болно. А тэгэхээр ингээд хэлэхээр ирээд би нөгөө одоо юу гэдэг өгсөн мэдээлэлд няцааж байгаа юм шиг сонсогч чинь те. А тэгэхээр яг энэ үед яадаг вэ гэхээр хувьцаа эзэмшигчд маань ирээдүйд юу болж байгаа вэ? Цаашид юу болох вэ гэдгийг цаг тухай бүрт нь ерөөсөө өөрөөсөө маш сонор сэрэмжтэй байж мэдээлэлээ байнга авчих хэрэгтэй байхгүй. За энэхүү Монгол шуудан төрийн өмч тусаад компани хөрөнгөний захаас 6.2 тэрбум төгрөг босгож чадлаа. Хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Одоо